За орой минь төргий. За өнөөдрийн лайв шинэ сарын эхний лайв. Тэгээд энэ лайваараа та нар маань төлөвлөгөөгөө гаргацгаацсан уу? Энэ сарынхаа төлөвлөгөөг гаргацгаацсан уу? Тэгээд өнөөдрийн сэдв маш сонирхолтой сэдв. Хэрүүл тэмцэл ер нь хийх хэрэгтэй байдгийм үү? Хосуудын хооронд хэрүүлгүй хос гэж ер нь байдаггүй гэж ярьдаг. Хэрэлдэхгүй байл харин асуудалтай гэж маш олон янзаар ярьдаг. Тэгвэл энэ хэрүүл гэдэг зүйл чи яг хэрэгтэй зүйл үү? Насаараа л хэрэлдлээ гэсэн асуудын яриаг маш их сонсдог. Тэгэхээр энэ талаар өнөөдрийн лайв орноо. Хамгийн түрүүнд хэрүүл хийх шалтгаануудын талаар ярилцсан дээр ах. Яг л ихэнх хамгийн том хэрүүлийн шалтгаан бол хүн өөрөө бусдыг өөрөөсөө ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс болоод хэрүүл их үүсдэг. Жишээ нь гэрт нэг хүн маш нямбаа сэтгэл зүйн онцлог нь өөрөө маш нямбаа хувцас ивэж тавьдаг тийм хүн байдаг бол нөгөө хүний эсрэгээр нэг жоохон салан болон замбраагүй тэгээд өөрийн онцлогтой байдаг хүмүүсийн сэтгэл зүйн онцлог. Тэгвэл энэс болоод илүү маргаан болдог бахны. Жишээ нь замбраагүй байхдаа нэг тэрэндээ нэг санаа зовдгүй хүмүүс байдаг. Жишээ нь ингээд гэрээ дүрийн буулгасан ч гэсэн тэгж их санаа зовход өөрт нь бол тийм асуудалтай юм шиг заваа юм шиг харагдаад байхгүйгээр харин нөгөө талд нь нямбаа хүн болохоор хитрхи их төвсөн синдромтой хүн бол бүр ингээд хүүхдүүдэд загнана, нөхрөөд загнана, орой минь сайн байна уу? Ингээ хэрүүлийн шалтгаанууд үүсдэг. Тэгвэл энийг одоо яаж хэлэх вэ? Одоо яаж ойлголцох вэ гэд би чамаас өөрөө, би чамаас өөр темперамент, миний сэтгэл зүйн онцлог шал өөр хүн байдаг. Надад давуу тал болон сул тал байгаа. Эсвэл нөгөө талаараа тийм нямбаа хүний хувьд бас сул тал байдаг. Нямбаа хит юм гэрийн жижиг ажилда аарсаар ахуйн ажилда маш сайн хүмүүсийн хувьд алсын харааг харахад бас дутагдaltaй шинж чанар байдаг. Тэгвэл энэ дээр ямар ойлголцол үүсэх вэ гэхээр ихэнх хүмүүс яг гэр бүлд байгаа одоо жишээ нь эхнэр нөхөртөө зөвлөд би ийм байна, тийм байна гэхэр хүлээж авдаггүй. Тэгэхээр ингээд 3 дахь хүний зөвлөгөөг илүү сонсдгоо. 3 дахь хүн эсвэл ном, эсвэл юм болж өгөл сургалт энтерт суувал илүү авах тэр үгийг хүлээж авахтай илүү өндөр байдаг. Тэгээ дээрэс нь сэтгэл зүйн тестүүдээр ажиллуулад үзвэл би өчтөр сэтгэл зүйн тестээр нэг хүнтэй ажиллалаа л да. Тэгээд тэр хүн болохоор жоохон хуучинсаг үзэлтэй. Одоо эмэгтэй хүн болж төрснийх гэрээ цэвэрлэл аяга угаагаал нөхөртөө туслаад байж ах ёстой гэж үздэг. Нилээн тийм хуучинсаг үзэлтэй юм байсан. Тэгээд би бол яг өөрөө тайлбарлаад ойлгохгүй юу л да. Одоо хүмүүсийн сэтгэл зүй шал өөр болцоо. Одоо ингээд шал өөр орчин цаг нийгмийн өөр болцсон. Та ингээд үүнийг хүлээж авч чадахгүй нэ гэж хэлэх юм бол тэр хүн намайг шөөмжилж байна гэж бодоод энэ тархины нөгөө зогт тэмц хэсэг нь ажиллаад намайг өөрийн буруутгах чинь гэж үзэх учраас миний тайлбар хүлээж авахгүй байхгүй. Тэгэхээр яаж ажилласан бэ гэхээр та энэ тестийг хийгээд үзье. Хоёлоо 7 минут байна. Та энэ тестийг хийж үзээд хоёлоо ингээд дэлхийн хүн төрөлхтөн ингээд сэтгэл зүйн онцлогоор ингээд тайп нь ингээд хуваагдаад 4 хуваагдж байна. За тэгээд таны тайп ч юм бол энэ байна. Та айгүй гоё юм ба. Бусдыг дандаа халамжилдаг, хүнлэг инэрэнгүү тийм хүн байна. Гэхдээ та ингээд ямар нэгэн зүйлд оролцохдоо тийм амбиц бусдын өмнө гарах тэр зүйлдээ маш муу хүн байна. Энэ тест ингэж хэлж байна. Тестэн дээр ийм хариултууд байна гэхэлэр тэр хүн нэр тийштэй хүлээж авч байгаа байхгүй. Тэгээд бүтэн амьдралынхаа турш ойлгоогүй юмыг ойлгоод тийштэй би ерөөсөө яадгүй байгууллагынхаа шинжил мэлээр ч ингэж яадгүй. Намайг хөтлөгч хийхээр би яшиг хийдэггүй байсан. Тэгээд ингээд хүүхдүүд юм замбрааг байхаар би ууралдаг байсан. Гэт бүх шинж чанар өөрийнхөө дутагдлыг бас хүлээж авч байгаа байхгүй. Яг ингээд би ингээд тэр хүний шууд хэлээгүй учраас тэр тест 3 дахь зүйлээс тэр хүн илүү хүлээж авч чадчихсан. Тэгэхээр яг энэ аргыг бас хэрэглээд үзээрэй. Магадгүй ингээд нөхөртөө ч юм уу, эхнэртэй ч юм уу нэг зүйл хэлж чадахгүй байгаа бол тест энэ бүглүүлээд эсвэл ингээд хувь хүний чиглэлийн энэ зөвлөгөө өгдөг хүнээр нүгүүлээд ч юм уу. Тэгээд өгөх юм бол илүү хүлээж авна. Яг бол эмэгтэйчүүдээс нөхрийнхөө шүүмжийг хүлээж авахдаа маш таарав. Яг бол энэ тархины зогт тэмц хэсэг маань ажиллаждаг л та. Жишээ нь хэрүүл хийж яхад ингээд тухайн үедээ сэтгэл хөдлөл маш өндөртэй учраас нэг ялан дийлэх гээд тухайн асуудлынхаа шийдлийг биш зүгээр л тэр үеийн моментор яг тэр үеийнхээ хэрүүллийнхаа агшингаар хүмүүс ингээд нэг ялан дийлэх нь чухал болохоос ш. Одоо жишээ нь хэрүүлийн шалтгаан нь зүгээр оогоо нэг нь ингээд
базаад шахацнаас болоод гэрт хэрүүл үүслэе гэж бодоход өмнөх амьдралыг бүх хэрүүлэг гаргаж ирэл чи муу хүн болгож ирэл ингээл бүх юмаа ингээд хэрүүлийг бүр дэврэгдэг зүйл нь тийм байдаг те. Тэгээд гэр бүлийн хэрүүлийн шалтгаан ч тийм том зүйлч биш байдаг. Тэгээ яг үүндээ ингээд салсан хосуудын судалгааг харахаар тийм том зүйлээс бас салаагүй жижигхэн зүйлийг ингээд дэврэгж явсараад гэр бүл салалт үүссэн байна. Тэгэхээр бид нар бол ингээд шүүмжилж хүнд хилээд хэрэггүй байна. Одоо яг өөрсгөө байлгах гэд хэцэхэ болчоо хамгийн түрүүнд ингээ хүлэн зөвшөөрөй тэр оогоо баддаг байсан ч одоо ингээд бодож байгаа байхгүй одоо ингээд салан балан хүмүүсийн хувьд эсвэл ингээд мөнгөтэй харьцаж байгаа хүмүүсийн хувьд ингээд өөрийнх нь багаас нь суудсан ихтгэл өмчлөд байгаа байхгүй одоо жишээ нь ээж аав нь багада мөнгөтэй үргэлгэн ханддаг байсан мөнгө байхаар айдаг хүүхдүүд том болоод гэр бүлтэй хахаар мөнгөө өрөө дуусгачдаг. Гэтэл нөгөө талдаа мөнгөтэй ингээ харьцаа сурцсан, мөнгө хадгалаа сурцсан тийм нөхөр юм их нэртэй болохоор тэрийг ингээд нарийн энэ их муу хүн гэж ойлгоод идэг. Гэтэл ингээд яг бодит байдлын дүгнэх юм бол санхүүгийн эмгэгтэй уул нь энд ингээ үргэлгэн царилаад байгаа тэр ихнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу байгаа байхгүй. Тэгэхээр ингээ өөрийнхөө дутагдлыг хүн хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч чаддаггүй нь л хамгийн том алдаа байна. Тэгэд энийг яг хэн өөрийнхөө дутагдлыг хэн ойлгуулах юм гэхээр энэ сэтгэл зүйн аргууд техникүүд илүү ойлгуулна. Яг тэгвэл хин нэг очиж шөөмжлөх юм бол угаасаа л хүн өөрийгөө хамгаалах инстинкттэй, бүр алуурч хүн байсан ч гэдэг өөрийгөө хамгаалах инстинкттэй. Тэгэхээр тэр нэг энэ өөрийгөө хамгаалдаг инстинктийг ажилуулахгүйгээр яаж коучлах юм, яаж ингэж цааш нь авч явах юм гэдэг нь эхнэрийн чихэн тэр хатан ухаан гэж ярих гэдэг тэр зүйл юм байна гэж хараад байгаа. Тэгээд та нар мачаас ажиглаж үзэрэй хүүхдүүд дээр шөөмжлээд арга ахгүй бол арай өөр аргаар яаж хэлж болох вэ гэдгийг бодоод үзээрэй тий. Эхнэрүүд нь ч тий нөхрөө нямба байлгах хичээгээд бүр барахгүй байх юм бол энэ тайпыг хүлээн зөвшөөрч давуу талын харъя гэж ярьдаг тий. Тэгвэл тэр нямба хүмүүсийн давуу тал нь үнэхээр арга гэрээсээ авч явдаг, үнэхээр халамжтай тийм хүмүүс байдаг. Тэгээд ингээд амьдралаа тэгтээ том зургаар нь харахтаа яалтчгүй муу байдаг л да. Тэгээд ингээд одоо надад ингээ хоёр хос хандчихсэн. Нөхөр нь ингээ хоол хийх дуртай. Эхнэрээ маш халамжилдаг. Гэхдээ ингээд эхнэр нь амар сэтгэл дундуур тэр нөхөртөө. Тэгээд би юм гоё алсыг хардаг нөхөртэй амар байна. Амьдралын ухаан байхгүй маа манай нөхөр. Ингээл эмхтэй юм шиг тогоо шанаг эргүүлэл яваад ах юм. Тэгээ одоо энд л би амар дутуугийн комплекстэй яваад байна. Тэгвэл нөгөө талаараа бас зарим энэ хоёрын хувьд болохоор нэг нь ингээд нөхрөө тийм халамжтай тийм сэтгэл зүй эс тайпын хүн юм байна гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйсэн байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй бол бас тэр хоёр насан туршдаа юм дутуу мэдрэмжтэй амьдрах гээд байна. Тэрийг ойлгуулахгүй бол тэгээ нөгөө талдаа болохоор тэр эмэгтэйгийн хүсэж байгаа зүйл нь алсыг хардаг нөхөртэй болохыг хүсэж байгаа байхгүй. Юм алсыг хардаг, бүр амьдралаа авч явдаг, хинээс залуулахгүй мөнгө төгрөг бүх юмаа зохицуулцдаг тийм нөхөртэй байхыг хүсэж байна. Тэгсэн чинь нөхөр нь болохоор зүгээр галаа түлээд хоолоо хийдэг ч юм уу хөдөө аялж байхдаа тийм ч юм эсвэл гэртээ хоолоо хийдэг. Тэгээд эхнэрийнхээ ингээ хувц мөцийг угааж өгөх нь илүү тэр нь кайтай байна. Тэгэхээр энэ асуудал нь хаанаас гарч ирэх юм гэхээр хоорондоо тохирох хэрэгтэй байхгүй юу? Одоо хоёулангийнхаа сэтгэл зүйн тайпыг үзье хоёлоо тий. Сэтгэл зүйн тайпыг үзье. Би юм эс төрлийнхөө би ингэ чи юм ди төрлийнхөө чи энэ алсыг хардаг чанартай. Тэгэхээр ингээд бодоод үзэхэд яг хүмүүсийн хүсдэг зүйл нь санхүүгийн хувьд ч гэдэг амьдралын хувьд ч гэдэг сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм өсөлттэй байхыг илүү хүсдэг. Одоо жишээ нь мөнгөд санаа зовхгүй амьдрахыг хүсээд байна. Санхүүгийн эрхчлөөд амьдрахыг хүсээд байна. Тэгвэл нэг нь алсыг харахгүй бол тэр санхүүгийн эрхчлөөнд хүрч чадахгүй шүү дээ үндэ. Тэгэхээр сэтгэл зүйн тайпаараа бас хосууд нийлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй ингээд сэтгэл хөдлөлөөрөө тухайн үеийн дурлсан гормоноор ч юм ингээд суучлаа. Тэр окситоцин ялгараад ингээд дурлаа суусны дараа хүлээн зөвшөөрч чаддаггүй зүйл нь нэг дутагдaltaй шинж чанарыг нь олоод хараад энэ үнэхээр ийм ойр өнөө маргааш шиг л хардаг ийм одоо цаг дээр амьдардаг хүн миний ирээдүг ялангуяа эмэгтэй хүмүүс ийм хүн миний амьдралыг цааш нь авч явж чадахгүй. Тэгээд илүү ухаантай нөхрөөдтэй хүмүүсийн нөхрийг хараад ямар гайхалтай манай нөхөр ийм байсан болоосоо гэж бодоод идэг. Тэгвэл эн чинь давуу чанарны үе те нөхөртөө хилээд өгчий. Сул тал чинь ийм байна гэд. Тэгэхээр ингээд шүүмжлэх учраас тэр тестүүдийг ажилуулчаа. Өөрт нь бас ингээд ажилуулчий. Би ийм сэтгэл зүйн тайпын хүн юм байна. Би ингээд алсыг хардаг. Би одоо жишээ нь тоогоо шанахтай зурлах тийм төрлийн хүн биш. Им эрэхтэй юус хамаагүй. Энэ дэлхийн 4 тэрбум 7 тэрбум хүмүүс ч өөрсдөө 4 тайпад хамаард юм байна сэтгэл зүйн хувьд. Энийг бүр дээр үесээ гаргажсан байхгүй орчин үед ч гаргаагүй ингэж хувьсаж явсараад яг орчин үед бүр яг ингэ нотлогдоод гараад ирсэн юм шүү дээ. Тэгвэл ингээд
тэрийг хүлээн зөвшөөрөх бол хамт амьдрах шаардлагагүй болчихж байгаа байхгүй яг үнэндээ. Ялангуяа ингээд хүүхд чухт гаргаагүй дөнгөж үргэлж ирж байгаа хосууд нэг нэгнийхээ сэтгэл зүйн тайпыг мэдээд авчвал маш хэрэгтэй байна. Тэгэхгүй тэгээд дараа нь харилцаанд асуудал үүсдэг хоёр хүн байж ижил асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр хамт олончтой нэг нэгнийхээ онцлогийг хүлээн зөвшөөрчүүл илүү цаашаа явна бизнес ч юм юу ч юм. Тэгсэн чинь нэг нэгнийхээ онцлогийг хүлээн зөвшөөрдөггүй. Зарим нэг нь маш ширүү хөхтэй үнэнгийн нүүрэн дээр нь хилдэг гэдэг хүмүүс байдаг. Зүгээр шударгал хийлэн нууж хаадаг юм байхгүй. Тэгэл амар загнаал. Тэгэхээр нөгөө хүмүүс нь маш их сэтгэлээр унана. Нөгөө хүмүүстэй сэтгэлийн гэмтэл үүсгээд байгаач тэр хүн өөрөө анзаарахгүй. Яагад бол өнөөдөр та босод хүмүүст яаж харагддаг гэдгийг өөрөө мэдэхгүй байхгүй. Өөрийнхөө хувьд би нэг ийм хүндээ гэдэг төсөөлөлтөд яваад идэг. Гэтэл бусад хүмүүс таны талаар өөр сэтгэлдэлтэй яваад байна. Таны сул талыг бас хараад байна. Тэгэхээр энэ бүгдийг ингээд харилцааны сэтгэл зүйн онцлогуудаа мэдээд авчвал илүү амар болт юм байна харилцаанд. Энэ хүн яагаад намайг ингээд дандаа захиран тушаах хүн гээстэй эсвэл дандаа шүүмжлээд байгаа юм бэ? Зарим хүмүүс маш шүүмжилдэг. Зүгээр байж хатал шүүмжлээд идэг. Одоо энэ хатам бэрүүдийн жишээн дэрж маш их гардаг те зүгээр өөрсгөө байлгах дуртай учраас илүү нямба бай, илүү цэвэрч бай. Одооны хүүхдэд ажилгүй болцсон ч юм уу эсвэл ингээд арчаагүй гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд бэрүүд нь ядаж ингээд төрсний дараа сэтгэл готрлын шалтгаан бас нөлөөлөд байна. Тэгээ нэг цензурт дарах гэж яваад байна. Тэгсэн чинь магадгүй эс төрлийн бэртэй хүмүүс аз жаргалтай гэж магадгүй гэрээ цэвэрлээд хүүхдээ хоол хийгээд гэтээ тэр бэрт магадгүй мөрөөдөл нь байхгүй бусдын төлөө явсараад амьдрал нь дуусна. Аяг шангаа угаагаад хоолоо хийгээд хүүхдээ хараад сайн эмэгтэй эсрэхтэл өөрийнх нь амбиц карьер нь гэдэг зүйл хойно хоцрох байхгүй. Тэгэхэд тэрийгээ хамгийн сүүлд нь харамсах зүйлээ бас хийдгээ. Тэгэхээр гэр бүлд ингээд харилцаанд ч асуудал үүссэн, ажил дээр ч асуудал үүссэн. Хүн болгоны сэтгэл зүйн онцлог өөр шүү. Зарим хүмүүс нь салан палан мөртлөө аливаа зүйл дээр амбицтай зорьсон зорилгынхаа араас явахдаа маш сайн харилцаа ямар нэг борлуулах чадвар маш сайн тийм хүмүүс байгаа. Тэгэхээр ингээд хин ч юм уу одоо дуучин ариунаач вэ нүү эсвэл ингээд зах дээр зогсож байгаа нэг ихч вэ нүү зүгээр сэтгэл зүйн тайп нь өөр. Тэгээд хаан цаг зарцуулснаас амьдралын тэр карьер вэ нүү амжилт вэ нүү бүх зүйл нь тодорхойлогддог юм. Магадгүй та хин нэг дуучин алдартай хүн дуулдаг гэдгээ мэдээ тэндээ цаг зарцуулаагүйсэн бол өнөөдөр магадгүй гэрийн сайн эзэгтэй гэдэг дүрээр амьдарч болох байсан. Тэгвэл та яг юунд цаг зарцуулаад байгаа юм бэ? Өөрийнхөө чаддаг зүйлд цаг зарцуулаач тий. Тэгэхээр чаддаг зүйлийг гэрийнхэндээ хүлээн зөвшөөрлөн гэдэг нь маш том даваа. Яг тэгвэл гэрийнх нь яг өөрсгөө байх хичээдэг хүн болгон өөрсгөөнд маш дуртай. Өөрсгөл одоо магадгүй та ингээд нямба ийм хадам ээжүүлээ гэж бодоход танаа гэрт тийм нямба цэвэрч тийм бэр ирэх юм бол маш дуртай байна. Ив зохицлон ч маш сайн байна. Одоо нэг лам шиг хэлэх юм бол тий. Тэр яад үл сэтгэл зүйн хүн өөрсгөө хүнд илүү дуртай. Жишээ нь одоо чалчаа хүмүүс чалчаа хүндээ маш дуртай байхгүй юу? Харин нөгөө жоохон дууган орооч нэг дүнсийсэн хүмүүст дуургүй өмхий санаатай юмтай харьцаад хэцүү хүүтэн гэл. Тэгсэн чинь тэр чинь өмхий санаатай муу хүн ерөөсөө биш юм байна. Сэтгэл зүйн тайп нь өөр байдаг юм байна. Тэгэхээр та энэ амьдралд угаасаа маш олон хүнтэй харилцагаас өөр аргагүй ажил, амьдрал, бизнес юу гэдэг. Та магадгүй нэг оймс зардаг байлаа гэхэд та зөвхөн өөрсгөө яриа хүнд эсвэл юм нээлттэй хүнд л оймс зарна гэдэг үл та дөрөв хүний нэгтэн л оймс зарж чадхаар байна. Тэгвэл та энэ харилцааны ур чадвар гэдэг зүйлийг суралцах хэрэгтэй юм байна. Бусад хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг танд буруугаар ойлгогдод байгаа тэр шалтгаанууд нь нэг сэтгэл зүйн онцлог юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэр яргуурч юм шиг загнааж байгаа нөхөр цаана нэг үр дүнд хүрэхийн тулд хүмүүнийг дайчилдаг онцлогтой угаасаа цаанаас нэг босс төрсөн гэдэг тийм шинж чанартай байна гэдгийг хүлээн зөвшөөрье. Тэгвэл тэр халамжтай эмэгтэй өөрийгөө жоохон хойно орчдөг эмэгтэй байна гэдгийг хүлээн зөвшөөрье. Өөрийгөө дандаа хоёрт тавьчихдаг. Бусдад бүх зүйлээ зориулцдаг. Өөрөө хоос үлдчихдэг тийм эмэгтэй байдаг юм байна. Тэгэхээр энэ болгоно нь сул тал болгоно нь муу гэсэн үг ерөөсөө биш. Энэ сул тал дээр ажиллаж болдог. Харин сул тал дээр анхаарна. Харин давуу тал дээр илүү төвлөрөх хэрэгтэй байна. Одоо жишээ нь ингэж ярьлаа л да өчтөр би нэг хүний темпераментийн тодорхойлоход ингээд тийм халамжтай төрлийн хүн байсан. Тэгвэл халамжтай төрлийн хүнийг жоохон алсын хараг нь чиглүүлж өгч болно. Яа тэгвэл зөвхөн тэр халамж гэдэг зүйл чинь нийгмийн халамж гэж болно шүү дээ. Жишээ нь ингээд нэг рестораны хүнд үйлчлэх соёлын чанарыг
сайжруулах хүн байж болно шүү дээ. Одоо жишээ нь тэр хүнд өөрөө чин сэтгэлээсээ үйлчлэх дуртай юм чинь тэр хүнд ямар байвал гоё яах вэ гэдгийг тэр хүн мэдэх байхгүй. Тэгэхээр энэ буудлуудын ч юм уу эсвэл энэ ресторануудын ч юм уу яг хүнд зориулсан тэр салбар, хүнд зориулсан үйлчлэх салбарын чанарыг нь сайжруулах хэсэг дээр тэр хүн очивол илүү амжилттай амьдрах боломжтой байхгүй, орлого ч илүү байна. Гэрийн эзэгтэй, сайн эзэгтэй хүн чинь тэнд очихороо бүх зүйлийг энэ хүнд ингэж зориулвал тухтай санагдана, ингэвэл энэ хүнд гоё санагдана гэдэг бүх зүйлийг хүний өмнөөс сэтгэж чадах хүмүүс нь тэднэр байна гэж харсан. Тэгэд тэр хүний хувьд болохоор аль үжийн мэрэгжлээ сонгоцсон. Гэхдээ өөрийнхөө сэтгэл зүйтэй тэгсэн мөртлөө сэтгэл зүйтэй тохирсон мэрэгжил олсон ч гэсэн орлогоо нэмэгдүүлэх алсын хараа олох талдаа сул талтай байдаг болохоор мөнгөнд дандаа санаа зовдөг. Бараг л бүх насаараа мөнгөнд санаа зовсон, мөнгө дандаа дутуу. Тэгтээ сайхан сэтгэлтэй. Тийм хүн байсан. Тэг үнээр сайхан сэтгэлтэй дандаа бусад хүмүүс тусалж авдаг. Гэтэ өөрийнх нь төрөвч тэмцэж зузаан байгаагүй. Тэгээд яг үнэнгийн нэг учир шалтгааны ингээд тайлбарласан чинь нэрээ би одоо бүх насаараа өөрийнхөө төлөө юу ч хийгээгүй юм биш үү? Би тэрний минь энэ минь жаажаа минь жуужаа минь гэж явсаар агаад хамаг насаа ингэсэн биш үү? Тэрийг ойлгож авсан. Гэхдээ ингээд бусад хүнд туслах нь зөв нь зөв. Гэхдээ таны цаг танд л илүү үнэтэй байхгүй юу? Тэгэхээр хүнд үгүй гэж сураагүй гэдгийг ойлгож авч байгаа юм л да. За дараагийн тайпийн хүмүүс нэг дандаа захирдаг хүн. Дандаа захирдаг. Бүр багасаа л тийм байсан хүүхдүүдийг захирдаг. Дандаа захиран турших хандлагатай. Тэгээ тэр хүн өөрийнхөө үзэл бодлоор дайраад идэг тийм хүн байдаг. Үгүй ээ, миний үзэл бодол минийхаар л явах юм бол ёстой сайн. Ард нь гарна шүү, энэ зүйлээ ард гэд хэлсэн байдаг. Тэгэхээр бусад хүмүүсийн үзэл бодлыг сонсож чаддаггүй тийм сул талтай хүмүүс байдаг. Тэгэхээр ингээд түрүүний эхний жишээ болохоор бусдыг сонсдог хүн байхгүй юу? Бусдыг халамжилдаг гэдэг чинь бусдыг сонсдог хүн, бусдад таалагддаг учраас тэр хүн дандаа хүн тусалдаг. Тэгээ тэр хүн муу хүн ганц ч байхгүй. Гэтэл тэр хүн яг ажлыг ард нь гаргаж чадахгүй гэхээр бусдын төлөө явсараад өөрийнхөө ажлыг хойно тавьчих хүн байхгүй, ажлыг гаргаж чадахгүй. За бүр том зорилгын ард. Тэгвэл түрүүний нөгөө ширүүхэн, дөрүүхэн аль хийчи одоо шууд хий гэдэг тэр хүмүүс бол тэр хүн л ажлыг ард нь нугалж чаддаг тийм хүн байна. Тэгээ тийм хүнийг би анх сонсоод тийм хүмүүстэй зохицдоггүй байсан. Яг үнэндээ амар хэцүү дарамттай ч юм шиг шүүмжлэгдэж байгаа юм шиг. Дандаа хүний алдаа хэлдэг. Чи тэгж алдаа хийстэй, ингэж алдаа хийстэй гэж алдаа хэлдэг тийм төлөв байхгүй тэр хүмүүс. Яагаад гэвэл алдаа гарахаас айдаг айцтай. Тэгэд энэ сэтгэл зүйн онцлог болгоноороо хүмүүс өөрсдөө юм байна. Айцтай байна. Одоо жишээ нь юм нөхөрлөгөө дандаа чатчдаг. Холбогдохгүй л сэтгэл зүйн тайван байхаа болчдөг. Тийм эмэгтэйчүүд байдаг. Тэгээ нөхөр нь ингээд холбогдохгүй нэг 2 хоног, 1 хоног эсвэл нэг өдөр болчих юм бол ингээд айцтай. За яач удаа бас юу болчих удаа. Яагаад дуугаа орооч удаа. Ямар хэцүү юм бэ гэд сэтгэлээр унаад байгаа тэр хүний өөрийнхөө сэтгэл зүйн онцлог. Тэгэхээр ийм гадагш байгаа чиглэлийн ийм нээлттэй яриатай хүмүүс хөвчлэн тийм байдаг. Яад үл өөрөө хүнтэй ингэж ярилцчиж ойлголцож ингэж тайвширч дээрэс нь өөрийгөө илэрхийлдэг учраас хүнийг дуугаалахаар хайдаг. Гэтэл тэр дуугаалсан хүн чинь өөр зүйл бодоо явдаг сэтгэл зүйн тайвтай хүн байгаа. Тэгэхээр айдсан тэр байхгүй юу? Бусад хүмүүс тоохоо байчнаа. Намайг бусад хүмүүс тоохоо байчвал хамгийн аимшигтай. Тэгэд бүр энэ хүмүүсийг англиар нь бүр өмсөж байгаа хувцаар нь хүртэл тэгээд аливаа зүйлийг одоо жишээ нь энэ зургийг хараад дүгнж байгаа дүгнэлт нь хүртэл өөр байна. Энэ зургийг дөрвөн өөр зүгээр харна. Өөр өөртөөхөөр харна шүү дээ. Өөр өөртөөхөө сэтгэл зүйн онцлогоор хариулдаг байна. Тэгээд энийгээ мэдчихээр бүр амар ингээд бусдыг буруугаар ойлгохоо болчтой юм лээ. Тэгээд ингээд би нэг хүнтэй ерөөс ойлголцдоггүй байсан чинь ингээд хоёлоо тестээ өгөөд ярилцаад үтсэн чинь нэр тийм юм шүү дээ. Хоёлоо өөр юм биш тэгээд. Тэгэд энэ дэлхий дээр бүх хүмүүс ийм юм байна. Энийг ойлгочвол амар юм байна. Тэгээд намайг нямба байлгахгүй хүчлэгээ болчихж байгаа байхгүй юу? Чи заавал юм нямба нэг начиг байх албагүй байна. Чи илүү амбицтай томыг харж чадах юм байна. Би илүү энэ жижиг зүйлийг анхаарч юм нямба зүйлээ авч явж чаддаг хүн юм байна. Тэгээд ингээд багт хаана баха мэдчихнэ. Сэтгэл зүйн онцлогоороо хүмүүс зарим нь юм карьер амбиц гэдэг дуртай, тийм удирдан манлайлах дуртай хүмүүс гэдэг бол зарим нь зүгээр хүний хэлснээр даалгавар хийх дуртай. Одоо жишээ нь энийг хийгэрэй гэд хэлгцэн л амар зүгээр л хүний тушаас нь хийхэд амар тийм сэтгэл зүйн тайфаараа тийм хүмүүс байна. Тэгэхээр
Яг жишээ нь ийм амбицлог хүн байла, карьерлог хүн байла гэхэд яа доож үгүй одоо хүртэл 20 30 жил нэг ажиллаа хийгээ яваад байгаа юм бэ. Тэгээд өсөөд карьер марьер хөөлтөө гэх өмнөөс нь санаа зовоод ингээд идэг. Гэтэл тэр хүн тийм сэтгэл зүйн тайвтай биш байхгүй. Зүгээр л яг өнөөдрийн байгаа зүйлдээ болоо илүү шунахгүй гэдэг ч юм уу. Тэгсэн мөртлөө мөнгөний дутагдaltaй амьдралдаа жоохон сэтгэл дундар байгаад байгаа юм. Тийм үү ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр ингээд өөрчлөлтийг тэр сэтгэл зүй дээр нь өгчээж өөр болохоор гахгүй сул тал чи ийм байдаг юм аа. Эндээсээ ингэж гарах хэрэгтэй. Одоо ийм даваа чанарыг өөртөө суулгаж болно гэдгийг тайлбарлах нь хамгийн чухал юм байна л да. Тэг ингээд хүмүүсийн сэтгэл зүйн онцлогыг ингээд хараад гудамжинд явсан хүмүүсийг ч хүртэл ингээд ярианых нь өнгнөөс нь тэр хүн ямар хүн юм бэ гэж харж болоод надтай харилцаж байгаа хүмүүс зөвлөгөө авч байгаа хүмүүс ингээд ажиглахаар энэ ч нэг иймэрхүү төрлийн сэтгэл зүйн тайвтай байна да. Сул тал нь юм. Хамгийн гоё нь нөгөө тэр хүнтэй ямар үгээр харилцаа хүртэл мэдчихэж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь тэр хүн удирдах дуртайнд бол яг удирдуулж байгаа юм шиг аясаар ирвэл таалагдана сте. Яаж ч утсан те. Урдаас нь биш тэ удирдна гэдэг дайраад өвлийн харилцаа ингээд унанаа. Тэгвэл нөгөө таг дуугүй хүн байдэн штэ. Юу ч ярьдаггүй. Тэгэл нэг үг нь хаяа нэг ундаг. Тэр хүний сэтгэл зүйн онцлогийг сурчгаар тэр хүнтэй яаж ярилцахаа илүү ойлгочихж байгаа байхгүй. Одоо ингээд эмэгтэйчүүд ялангуяа нөхөр маань юу ч ярьдаггүй маа. Тэгжээс наал хэд хоногийн дараа нэг хэлд орж байгаа юм шиг ярих юм байна. Тэгэхээр энэ харилцааных нь ур чадварыг суралцъя. Энэ хүн чи угаасаа онцлог нь юм над чи заавал ингэж чалчаа байх албагүй. Дээрэс ингээд бусдыг ойлгохдоо энэ хүн юм өөршгөө байх гэж хичээгээд байгаа юм хичээгээд байгаа юм байна. Тэгэхээр нөгөө хэрүүл хийнэхээр чи намайг өөршгөө бити болох гэдэг гэж хэрүүлэхээр тэр хүнлийг хүлээж авахгүй яа тэгвэл өөрийнхөө ертөнцөөр харж байгаа учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр харж байгаа учраас анзаарахгүй. Тэгэхээр зүгээр өөр гэдгийг 3 дахь зүйлээс хүлээж авахулаач сэтгэл зүйн судлаач. Хоёлаа нэг юм тест хийгээд үзье. Ингээд тгий. Тэгвэл хоёлаа ингээд өөр гэдгийг хүлээн зөвшөөрч ил цааш явна. Тэгэд өөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн хосууд л ингээд цуг амьдраад байгаа байхгүй. Тэгэхэд хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс нь ингээд дандаа эргэлзээнд орчдөг. Энтэй амьдрал жаргалтай амьдрах юм болов уу, зовх юм болов уу? Одоо энэ намайг хүлээн зөвшөөрөхгүй юм да. Надад нэг ганц сарнаа бэлгэлэхгүй юм да гэд бодоод идэг. Надад одоо ганц эмэгтэй хүн төрсний дараа халамжлуулдаг, даав угаадаг гингэл бодоо суугаад идэг. Гэтэл нөгөө хүн чинь тийм мэдхгүй юм чинь. Мэдхгүй тэр нөгөө сэтгэл зүйн хувьд том алсын хараг хардаг хүн чинь наад ахар шахар даав угаах зүйл юм л ерөөсөө мэдрэхгүй. Тэгээ нөгөө мэдрэмжгүй гэдгээрээ дуудуулаад байна. Тэгэхээр та нөхрийнхөө сэтгэл зүйн онцлогийг мэдээд авчих. Өөрийнхөөгөө ч мэдээд авчих. Тэгээ айцад даван туулах хэрэгтэй байхгүй. Та үнэхээр бусдад тоогдохоос айдаг бол бусдад тоогдохгүй хин ч болох хэрэгтэй. Тэгэх юм бол айцтайгаа нүүр тулж байгаа хэлбэр шүү дээ. Заавал хүн болгон тоогдох албагүй байна гэдгийг ойлгож. Тэ нөгөө хөвчлэн ай төрлийн ачиг юм бусдад тоогдох тийм тайпын хүмүүс нь болохоор маркетинг борлуулалтын салбар дээр бид нар бол ямар ч хүн учрыг олцдог байхгүй. Ямар ч хүнтэй ингээ харилцаад түрүүний хэлээсэн хамгийн дугаа хүн ангид байдаг хамгийн дугаа хүүхдийн хамгийн сайн охин мохныг мэдээд авчдаг тийм хүүхдээсэн байхгүй. Тэгэхээр энэ бол бидний давуу тал гэхгүй юу? Бид нар тэгэхээр бизнес дээр ямар ч хүнтэй борлуулалт хийж чадах чадвартай байхгүй юу? Энэ бол бидний давуу тал. Харин сул тал нь бид нар аяхгүй угааж чадахгүй, шал бүр ийм зүйлтэй дурггүй. Яад үл юм. Нэгт нямбаас ухаасаа илүү хүмүүс төвтэй хүмүүс учраас хүмүүс л байвал ад жаргалтай байдаг төрлийн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрч юу. Тэгээд харилцаанд энэ юм босс чанартай хүн юм байна. Энэ ингээд манай багтаас хэрэгтэй л хүн юм байна гэдгийг ойлгоод харилцъя. Тэгээ бүр нөхөр чинь тийм босс төрлийн хүн байвал баярлах хэрэгтэй байхгүй хараа. Нөхөр маань ингэж алсыг хараад идэв учраас манай амьдрал ингээд сайжраад идэв юм байна. Тэгвэл би энэ халамжийг хүсэж яхаар нөхрөө заавал юм аахар шахар зүйлд анзааруулж яхаар би өөртөө бүтэн санагдаад энэ амьдрал ингээд цааш нь аваа явж болох юм биш үү гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм байна. Тэгээд ихэнх юм хүмүүсийн асуудал нь бусдыг өөрчлөхгүй зовоод идэг. Одоо тэр сэтгэл зүйн алсыг хардаг тийм дарга темпийн хүн босс төрлөө хүн баг чинь тэр хүнийг нэг номхруулж аваад нөхрөө нэг өөрчилж аваад хүүхдийн даав угаадаг ч юм эсвэл нэг шал угаадаг нөхөртэй олчих юм бол сэтгэл нь тайвшрах гал. Эн чинь болохоор эндээс уур үүснэ. Уур гэдэг зүйл чинь юу ч хүлээн зөвшөөрөхгүй хаас л уур үүсэж байгаа шүү дээ, тий. Гэр ингээд хөглөрцөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй учраас хүүхдүүд өөрөө бид нар уурладаг. Угаасаа хөглөрцөн заваан л юм л та. Тэгээд ингээд харахаар
уур хэрэг байгаа нь цэвэрхэн байх хэрэгтэй гэдэг. Яг өөрөөрөө байлгах гэж уурлаж байгаа нэг хэлбэр байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхдүүд буцаад өөртөө аваад ингээд яадаг тэрийн сургууль шийдлийг олохгүйгээр яг одоо заваан биш тэр яг одоо цэвэрхэн байх хэрэгтэй гэж уурлаад байгаа. Тэгээд хэрүүл хийгээрээ инкээрээ шийдлийг олж чадхаа байждаг. Яад сэтгэл хөдлөлтөй авцсан яг сохтон хүн шиг болцоо идэг учраас. Тэгэхээр хэдүүлээ нөхрөө номхдохын эсвэл юм сургая гэхээс илүү шийдлийг олё. 3 дахь хүн сэтгэл зүйчдэр очдөг юм уу? Эсвэл сэтгэл зүйн тестүүдийг бүглүүлээд өөрөө гэдэг. Яагаад гэвэл мэрэгжлийн төвшин, мэрэгжлийн зүйлээс хүн илүү хүлээж авна. Одоо та ингээд дэлхийн тестингийн ажиллалаа гэхэд таныг ярьлаа гэхэд тэр хүн бол чи өөрийнхөө өнцгөр хэлээд байна. Чи намайг өөрчлөх хичээд ингээд хүн чинь хүнд ялагдах дурггүй тийм инстинкт байгаа шүү дээ. Яаж ч үзэн нэг хэрүүлдээчтэй нэг тухайн моментод ялчмаар санагдал идэг. Гэтэл ингээд ялаад цаад үр дүн юу гардыг гэхээр хоёул хоосон дундуур мэдрэмжтэй үлддэж шүү дээ. Ялсан яг нэг ингээд тухайн үедээ тайвширж байгаа гэсэн дахиад тэр асуудал дахиад гарч ирнэ шүү дээ. Дахиад тэр хүн чинь юм ба зангаа гаргаад дахиад нөгөө хувцас авах гэж хэрүүл болно шүү дээ. Тэгэл ингээд би чамд 10 жил хэллээ, 20 жил хэллээ ойлгодгүй юм уу гэх. Тэгэхээр яг аргаар нь үзье. Тэгэхгүй та яг ингээд ухаантай хүн болоод ч юм нөхөртэй ингээд ойлгуулах гэж байгаа. Эсвэл хохирогчийн дүрд тоглоод те чамаас болоод би ингээд гэрт ингэж хамаг юм хийлээ. Эсвэл чи амьдралын алсан хараагүй юм. Би энэ амьдралыг л авч явж ингээд хэлж байгаа. Одоо жишээ нь тэрүүний халамжтай юм жижигхэн зүйлийг хардаг. Гэхдээ маш тийм мэдрэмжтэй нөхөртөө мөртлөө нөгөөд нь алсыг харж чадахгүй байхаар эхнэрүүд би энэ амьдралыг нуруунд дээр авч явж байна. Би эр хүнээс илүү гэж яах та. Тэр хүний эр хүний бардам чанарыг доош нь хийгээд тэгээд тэгснэр гэр бүл салт үүссэн зохиолдол зөндөө байдаг. Халамжтай. Тэгтээ сэтгэл төрдөг дундаа мэдрэмжтэй. Тэгэл яг ингээ хүн дутуу зүйлээ хараад яриад идэг гэдэг шиг. Тэгвэл яг ингээд боломж давуу талуудыг харъя. Энэ дөрвөн сэтгэл зүйд дээр чинь дөрвөлөнд нь давуу чанар байгаа. Тэгэхээр таны нөхөр, таны эхнэр, магадгүй таны дарга чинь яг ямар шинж чанартай хүний тэр давуу талыг нь олоод харчаа. Тэгэх юм бол илүү амар бол. Тэгээд өөрийнхөө мэдчихэр бас амар юм билий. Ер нь сул талаа мэдсэн хүн чинь хамгийн хүчтэй хүн гэдэг нь энэ байгаа байхгүй. Сул талаа мэддэг учраас сэтгэл хөдлөлд автахгүй гэсэн үг. Би үнэхээр бусдад тоогдох айцтай, бусад хүмүүс дугаа олчхоор ингээ айц хүрээд идэг бол би ийм тайптай юм чинь энэ зүгээр л миний айц болохоос тэр хүндний хамаатай асуудал биш юм байна. Тэгэд энэ талаа гэж их нүж байгаа даахгүй. Тэгэхгүй ингээд яг тэр хүнийг өөрөөрөө байлгах гад цаг тутамд над руу залга, цаг тутамд над руу мессеж ажил болгоно хэл гэд ингэж байгаа нь ингээд тэр хүнд өөрөөхөө яг энэ айцад авахгүй л ядаж байгаа нэг хэлбэр ахгүй да энэ ийм сэтгэл зүйн онцлогтой хүмүүсийн хувьд болохоор тэр нөхөртөө л тоогдож ивэл ажлынхандаа л тоогдож ивэл найздаа л тоогдож ивэл сэтгэл амар байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хинч тэр хүнийг сэтгэл амар байлгах гэж бүх анхаарлаа төвлөрүүлж чадахгүй шүү дээ. Магадгүй нөхөр нь өөр газар ажилтай даргатай загнуулаа сууж ивэл одоо сэтгэл ажил дээр ингээд сэтгэлээр унцаа сууж исэн чинь эхнэр нь гоё мессежчлээ л дээ. Тэрний хариу хүчиж чадахгүй сэтгэл зүйн хувьд өөрөө тэр ихтэй унцсан мөртлөө эхнэрлөө би хэцүү байна гэж бичиж чадахгүй байлаа гэж бодоход эхнэр ингээд гоё хөвгчлөлтөө мессежчл хайраа мараа гэж бичсэн байлаа гэж бодоход тэр өөрийн мэдрэмжээ тэр эрэгтэй хүн илэрхийлж чадахгүй л байхгүй. Тэгэхээр нөгөөх нь сэтгэл гонсоолт үүсэл эхнэр нь гэж асуудал үүсч болно. Тэгэхээр ингээд бусдын оронд өөрийгөө тавьж үзэхэд бас амар болчихно. Яг сэтгэл зүйн онцлог нь мэдчихээр те тэр хүн ажил дээр ямар ч зүйлийг даван тулж иж болно шүү дээ. Магадгүй хин нэгэнд шөөмжлүүлээд бүр ингээд уйлах дээрээ тулцсан. Эрэгтэй хүмүүс уйлдаггүй гэж хэлдэг ч гэсэн зөндөө ингээд дормжлуулсан. Эсвэл ингээд ялангуяа Монголын нөхцөл дандаа нэг хил ам ховж бид шүү дээ. Тэгээд тийм айцтай тэгж яваад гэрлүүн ховж ив нэрчгүүдээ ч юм уу тийм зүйл байж байхад эхнэр нь ойлгохгүй яг өөрийнхөө яг энэ гэрт болсон болчихоос эсвэл ажилдаа болсон процессыг нөхөрлөгөө шууд хэлдэг. Бид нар ингээд бодохгүй шууд ярьдаг. Бидний нэг онцлог нь шууд бодохгүй ярьцдаг. Одоо сайн анзаарах юм бол тухайн сэтгэл хөдлөлөөр жоохон ганцаарсан мэдрэмж төрвөл би ганцаардаад байна гэж шууд илэрхийлцдэг тий. Одоо эсвэл ингээд найз майз руугаа бичгтээ хүртэл бид нар ингэдэг ш тий. Зүгээр шууд ингээд гаргаж хүршээл чаддаг. Түл эрэгтэй хүмүүсийн хувьд одоо харин ингээд даргатай загнуулаад ийм одоо сул дорой байдалтай наа гэж бидэрт хэлж чадахгүй л тий. Яад бол эрэгтэй хүн чинь нөхрийнхөө хажууд нэг баатарлаг нэг баатар зогсмоор штэ тий нэг сэлэн барьсан баатар шиг хүн байнга чамаа хамгаалж чаднаа гэсэн ир хүн зогсчмаар штэ. Тэгсэн чи ихнэр болохоор тэр бардам занг нь яаж унаадаг вэ гэхээр чиний олж ирж байгаа мөнгө хэрэггүй чи
мөнгнөөс илүү халамж хэрэгтэй. Чи хайр надад өгч чадахгүй байна гэд. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүний хайр чи хариуцлаган дээр байдаг гэд. Тэр хүн болохоор ингээ ажиллаа гэд мөнгө олж ирээд бид нарт ингээ юм авч өгч байгаа нь их нэртэй шүүп авч өгч байгаа нь тэр хүний хайр байгаа байхгүй. Тэгсэн чи бидний гаргадаг алдааны юу юм гэхээр хичнээн эд хөрөнгө байсан ч гэсэн хайрыг орлохгүй айл гэдэг. Тэгсэн чинь нөгөө хүнийх нь хувьд болохоор эрэгтэй хүний яг энэ судалгаа байдаг л да. Эрэгтэй хүний хувьд хариуцлага хаана байгаа тэнд байдаг аа. Ажил гэдэг зүйл сэтгэл зүйн номнууд дээр ч гадаг гадаадад судалгаа хийсэн тэр номнуудыг та нарт танилцуулнаа. Би зөвхөн өнөөдөр ингэвгээр базаарч гэж бодод. Тэгээд хийсэн бүх юм ин үгүйсгээ хийдэг. Тэгээд өнөөдөр нэг гоё жишээсэн л да. Эхнэр нь нөхөр нь ингээ ажил дээр жоохон бүтлгүүдэж ирээд эхнэртэй ингээ сэтгэлээр гутраад хэлцсэн байна л да. Ингээд миний ажил жоохон бүтлгүүтэй байна. Одоо яах вэ гэсэн чи эхнэр үед үгүй зүгээр нэг ажлаа хайчихаа. Тэгээд асуудалгүй дараа нь өөр ажил хийгээд явлаа штэ хараа гэж сэтгэлээр үргээ зүгээр хайр өөр ажил олчихно хоёул өөр амьдрна гэд тэгээд хэлчихэлтэй гэтэл нөгөө нөхөр нь тэр ажлын төлөө бүх зүйлээ золиослох бүх цагаа ингээд гэр бүлтэй золиослох тэрний ард гарч чадна гэдэг өөрөө итгэлийг асаах гэж ингээд эхнэрээс тусламж гож асууд юм байна л да. Юу н эрэгтэй хүмүүс ингээд сэтгэлээр унсан үедээ эхнэртэй хандж ивэл ингээд урам зориг авах гэж асуудаг болохоос ямар нэгэн асуултын хариултыг авах гэж асуудаг юм байна. Яагад бол эхнэрээсээ хариултыг авчих юм бол тэр хүний бардам завчих байхгүй юу? Эхнэрээ толгоогоо мэдүүлсэн юм шиг болчих байхгүй юу? Одоо жишээ нэг бизнесэнд дампуурхчлаа гэхэд эхнэр нь хариултыг хэлж өгөхөөсөө илүү бид нар чим энэний ард гарч чаднаа эсвэл ингээ ажилласаа алгацсан энэ хөрмхөр байвал энээс илүү чим бүтээж чаднаа гэдэг зүгээр бид нар зөвхөн хөгжөөн дэмжиж байх хэрэгтэй байна л да. Тэгсэн чинь бид нар хатан ухаантай болох гээд ингээ нөхөртөө замын зааж өгөх гэж хичээдэг юм байна. Чи одоо тэгээд замын заалах зэрэгтэй хүмүүсийн хувьд болохоор ямар ч бардам чанаргүй болоо сэтгэлээр унцнахын илүү байд юм л да. Эхнэр л бүгдийг мэддэг, эхнэр л цалин мэддэг, эхнэр л тэнд ажил гэсэн гэд. Тэгэхээр нөгөө яг ингээд эхнэрийнхээ хажууд нэг сайхан эр хүн шиг ингээ баймаар байдаг. Би амьдралыг болгодог шүү гэдэгтээ баярлдаг тийм бардам зантай эр хүн байх юм. Бид нар ингээ зүгээр чимээгүйгээр нураагаад байт юм байна л да. Одоо өмнөөс нь зааж зөвлөөл эсвэл ингээд олж ирсэн мөнгөний ч юм уу, олж ирсэн цалингийн ч юм уу, эсвэл ингээд мөрөөдөл зөрөөдлөө яриад амар том юм ярихаар эртөө хүмүүс жоохон том зүйл ярих дуртай байдаг да. Эхлээд нөгөө эмэгтэй хүнийг найрж захтаа ч юм эсвэл анх ингээд том зүйл ярьдаг штэ. Тэгэл жихэд том ярьж ийна л гэдэг. Тэгээд тэр болгоныг хүртэл дэмжиж явах хэрэгтэй мэл бид нар ингээд үгүйсэхгүй. Яг бол тэр хүний мөрөөдөл яваад байгаа байхгүй. Өнөөдөр биелээгүй ч гэсэн ирээдүйд бүтээж чадах тэр мөрөөдлөө яриад ахаар худлаа чи өнөөдөр надтай л 4 5 жил 6 жил амьдарчаад одоо юу чиг гүмчиж ирээдүйд юугаа хийж чаддیں۔ Бидний хувьд болохоор нөө тухайн хэрүүлийн шалтгаан дээрээ тэр хүнийг ялхан чухал юм шиг мэдрэмж төрөө сэтгэл хөдлөлөөрөл тэр эрхтөө нэг буулгаж авахгүй л тийм өгнөд хилждэг. Гэтэл энэ болгонд сэтгэлээр унлаа чамд гомдож ин гэд эрхтөө гоншхон чадахгүй л бид нар урдаас одоо чи үнэхээр миний хийсэн миний мөрөөдлөг өгөөсглээ гэд өөлж мөлж чадахгүй. Тэгээд энэ болгоно ингээд дотроо ингээд бухшуулаад яваад идэм байл л да. Одоо чимний мөрөдлөг хэллээ, чимний юу инглээ тэглээ гэж явж чадахгүй байсараад тэгээд хин нэг гоё ингээд дэмждэг, мөрөөдлийг дэмждэг, урам зориг өгдөг тийм эмэгтэй гараад ирэхээр эхнэрээс нь царамуутай бүр майгуултайсэн ч хамаагүй тэр хүний хажууд ингээд инстинктээр байхыг хүсдэг юм байна л да. Яг юм гоё дэмждэг, тэгэл сонсдог л тийм хүн байх. Тэсэн чи бид нар болохоор сонсох чадвар угаасаа суулш дэмжигт урам яг нөхөртөө урам зориг өгч чаддаггүй мэн л да. Урам зориг өгөхөөс илүү өөрийнхөө л юмыг яриад идэм байл л да. Одоо хүшээ нөгөө цэцгээ шүүб авсан чинь тэгээд дулмаад гисэн чинь тэгээд гэд өөртөө өдөржингөө яриаггүй нөө эмэгтэй хүний үгний хэрэгцээ чинь маш өндөр шүү дээ. Тэгээд тэрийгэ гарах гал нөхөрлөгөө үгээ яриад тэгэл дуусаад орой оронд орол тэгэл унтаад өгдөг тий. Тэгээд нэг хитгэн цагийн хугацаал бидэнд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эрэхтэн ингээ үгийг сонсоод ингээд яг юун дээр сэтгэлээр унсныг асуудлыг шийдэхээс илүү шийдвэрээ гаргацсан зүгээр л дэм авахгүй ш надаас асуугаад юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм л. Тэгээд нэг удаа ингээд дэм авах гээд асуухаар урдаас нь шийдвэр гаргаад урдаас нь шүүмжлээд эсвэл ингээд нуурах үг хэлчихээ дараа нь асуухаа гэж тийм байл та. Дараа нь ингээд яг уу хараамаар алдаа малдаага хэлхээс ч яаж юм ингээд би тэрэн дээр тэгээд мөнгө өсгөхөд мөнгө хийсэн чинь тэр маань дампуурчжээ гэж хэлхээс ч яаж юм. Тэгээд нэг машин зараад дундаас нь мөнгө унгаа гэсэн чинь нөгөө машин маань унгааж чадсангүй мөнгө алдчихлаа ч юм уу те. Тэгээд нэг тиймэрхүү түүхээ их нэртэй хэлгээс айгаа тэгээд нөгөө офшор дансны асуудал нь үсээд явчихсан шүү дээ. Тэгэхээр ингээд уул нь ингээд таны нөхөр
одоо таны хажууд ирээд бүх алдаагаа айхгүй хэлж чадчихвэл та үнэхээр сайн эхнэр юм байна л да. Сайн эхнэрээс гадна яг ингээд нөхрийнхөө сэтгэлд байдаг эмэгтэй юм л да. Тэгээ ингээд гэртээ орж ирэхдээ тэр нөхөр ямар ч тийм айцгүй одоо бас нимба салан палан заваанаар нь дуудчихгүй байгаасаа гэдэг. Зүгээр л орж ирэхэд нь яг л ингээд 50 амгалан нөхцөлийн л бүрдүүлэх хүсдэг юм байна л да. Маш тайван тийм орж ирээд алдцахгүй зүгээр гэртээ орж ирээд тэнэг байж болох боломжийг. Угаасаа ажил дээр очиод хангалттай ухаантай залуу энэ төр тоглолцсон байхгүй тэр хүн чинь. Бүх төвлөрөл бүх ингээд бүх юм сөрөг юмыг даван туулаад гэртээ орж ирээд жоохон тэнэг хүн шиг болчихгээд тэнэг дандаа ухаантай хийж чадахгүй шүү дээ хүн. Тэгээд гэртээ ирээд ингээд бүр назгаармаар бүх муу юм ингээд баг өмсөхгүй ингээд сайхан амьдрмаар байд юм л да. Тэгсэн чинь бид нар ингээл эрэхтэн хүн жоохон мангардуу зангардуу гэж ирээд байдаг нь бас тийм тэрнтэй холбоотой юм. Гэртээ ирэхээрээ л хүн угаасаа хамгийн бүх юм авч чай чөлөөтэйгээр байхыг хүсэн шүү дээ. Тэгсэн чинь бид нар тэрийг устгахчаад байд юм байна. Ерөөсө чөлөөтэй байх орон цагийн нөхөө байчт юм. Тэгэл өөрийнхөө намайг ойлгооч л гэл дайрал эхэлдэг юм л да. Тэгэхээр нөгөө хүн чинь өөрийгөө ч ойлгож амжихгүй гэртээ ирэл нэг за одоо нэг жоохон тавьширчаад маргааш алдсан. Одоо маргааш ажил дээр очиж тийм тендер талцах хэвээр. Одоо тэрнтэй өрсөлдөх хэвээр. Эсвэл надаас илүү ажилтан ороод ирсэн байдаг. Эсвэл ингээд хил амд орооцолцсон байдаг. Яа гэм лээ гэл. Тэгэл энэ олгоныг ингээд хэлж чадахгүй. Тэгэхээр бид нар энэ олгоныг асууж мэдэх гэж оролдохоос илүү ойлгочих хэрэгтэй юм л да. За тийм тэгж байгаа да гэд. Тэгэд энэ дээр л хамгийн гол зүйл мэд юм. Тэгээд өнөөдөр би бас нэг хүнээс асуулт нь болохоор одоо ингээд за ингээд нөхөртөө ар гэртээ авч уддаг айгуу сайн эмхтэй ингээд нөхрөө ойлгодог эмхтэй лаа. Тэг ингээд эрэгтэй хүн гэртээ ирээд яг эрэгтэй хүн гэдэг мэдрэмжөө авч чадахгүй нэг зүйл нь маш өндөр карьер хөөцсөн эмхтэйчүүд амбиц хөөцсөн эмхтэйчүүд нөхрөө ингэж дээш нь өргөх тэр урам өх мэдрэмж нь бүр сул болцсон юм хөлдөө болцсон юм байна л да. Яад гэхээр өөрөө л бүх амьдралын хариуцлагыг өөрөд явуулчих чадах юм чинь энэ хүнтэй үнэгүй амьдрна гэд. Тэгээ одоо сайн анзаарах юм бол ингээд гадаад дотоод сургууль төгсөөд ирсэн нэлээ хүчрхэг эмэгтэйчүүд ингээд нөхөргүй байдаг. Тэгээд тийм ч ад жаргалгүй байгаа нь бас анзаарагддаг. Тэгээд би хүмүүстэй ярилцж хахад уулын гоё эмэгтэй яагаад ингэ гэр бүлгүй юм гэхээр одоо ингээд өөрийнх нь боловсролын төвшин сэтгэл зүйн төвшин таархаар хүн болтохой байж байгаа юм. Тэгэхээр та ямар ч мундаг, ямар ч карьерлаг, ямар ч ухаантай эмэгтэйсэн нөхрийнхөө хажууд бол сул дөрөл байх хэрэгтэй юм байна л да. Одоо нөхөртөө яг тийм бардам зангийн унгаахгүй тийм. Би ч тэ чам шиг мөнгө олдог, би ч тэ адилхан цалинтай, би ч тас орлоготой чамаас дутаад ах юусэн. Чамтай чамгүй амьдрна гэдэг мессежийг өдр өгөх хэрэггүй байна. Та орлоготой, та үнээр карьерлаг эмэгтэй байсан ч гэсэн нөхөртөө энэ гэрээ эзэн шүү гэдгийг тийм дандаа сануулж явах хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр бидний гаргадаг сул тал нь тийм. Тэгээ нэг амьдралаа авч яваал хоёулаа ажил хийгээл хоёулаа юм гэхээр би ч тэ адилхан ядарч штэ. Би ч тэ бас ингэж юм гэл явцдаг. Тэгэхээр надаас эмэгтэй хүнээс ялгаатай. Дээрс нь нөхрийнхөө сэтгэл зүйн тайп нь ийм манай нөхрөө ийм угаасаа босс зантай эсвэл ийм халамжтай зантай эсвэл бүр ийм дууга эсвэл ийм дандаа ярих хоббитэй ийм нөхөртэй байж болно штэ. Тэгэхээр энийг нь мэдээд авчвал амар энэ хүнтэй ингэж харьцах юм бол ойлгоно ингэхгүй бол гэдэг. Тэгэхээр ингээд өнөөдөр бас нөхрөө ажиглаад үзээрэй. Гэхдээ өөртөө хилцэн байдаг бид нар анзаардаггүй болохоос ингээд яриагаараа үгээрээ зарим нь ингээд дугаа ахта гинт бодож бол гинт үгэлдэг ч юм уу. Эсвэл зарим нь одоо би 50 баймаар штэ гэл хэлдэг. Тэгэхээр бид нар биштэй бас 50 баймаар л ингээд хэрүүлүүлсэдэг байхгүй. Тэгээд яг хэрүүллийн гол шалтгаан нь энд байна. Тэгээд өнөөдөр хэрүүл хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг сэдвээр ярих хичээлээ. Тэгээд та хэрүүлийн гол шалтгаан зүгээр сэтгэл зүйн онцлогоо мэдээгүйгээс нэг хүлээн зөвшөөрөхгүйгээс дээрэс нь яг хүнийг өөрсгөө болох гэж хичээснээс илүү болдгоо. Яг өөрийнхөө үзэл бодлыг тулгаснаас болж хэрүүл болж байгаа. Тэгээд дээрэс нь хэрүүл болох шалтгаан мэдээж уур үүсчиж болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр уур үүсээд байгаа шалтгаан маань өөрөө юу ч хүлээн зөвшөөрөхгүйс болсон. Одоо ингээд хоёр төрлийн эмэгтэй байдаг тийм нөхөр нь өөр хүнтэй болоод яваад өгөхөд очиж үстэлцээ зодолцоод нөгөө үнжээ шиг юм болдог эмэгтэй байдаг. Тэгтээ тэр асуудал шийдэгддэггүй шүү дээ хүндээ. Шийдэгдэхгүй. Яг бол тэр эрэгтэй хүний сэтгэл нь өөр эмэгтэйд явцсан бол өөрийгөө надаас явах хэрэгтэй гэдэг хүлээн зөвшөөрөх учраас тэнд уураа гаргахад тэгээд тийм байдалд орж байгаа л доо. Тэгвэл нөгөө талдаа зүгээр л явуулцдаг эмэгтэй хүн байдаг тийм. Аль үзэл хүлээн зөвшөөрчдөг. За одоо нөгөө юу шиг гарын 5 уурыг нэг эмэгтэй шиг тийм.
тэр хүртэлцэж алдцдаггүй. Би ямар хошин байдлаар хэлэх гэж оролдож байна. Тэгэхээр аливаа зүйлийг хүлээн зөвшөөрчих нь амар юм байна. Энэ зүйл чинь яг минийхаар бол болох алавгүй. Би энэ зүйлд ялагдчихсан юм байна. Заримдаа бидэрт ялагдахаар илүү хүчтэй болдог. Дандаа ялаад байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ялагдаа сурчий. Энийг хэлээд байгаа юм. Тэгэхээр ялагдах дургүй эмэгтэйчүүд гэж байгаа. Ялангуяа юм карьерлэг, амбицлэг хинч ялагдаж сураагүй тийм эмэгтэйчүүд байгаа. Дандаа амжилтыг ярьдаг, дандаа юм өсөж дэвссэн болохыг ярьдаг. Үнэхээр дайч эмэгтэйчүүд мань байгаа. Тэгэхээр гэр бүлийн харилцаан дээр заримдаа ялагдах үе байх хэвээр. Бүр ялагдах нь илүү сайн. Яагаад гэвэл тэр хүний бардам чанарыг өөдөө байх тусмаа тэр хүн танд бүх зүйлээ зориулахыг хүснэ. Тэгэхээр нэг хэрүүл ялагдаад нэг удаа нөхрөөс уучлалтгүйлаа гэд та доош орохгүй. Та бадрангуй дайчин хүчрэхэг тийм амжилттай эмэгтэй хിവэрэ байна. Харин гэр бүлийн харилцаагаа авч явж чадах юм бол бүр илүү тийм таны карьер чинь бүр илүү хол явнаа. Тэгээ нөгөө өөрийгөө засаад гэрээ засаад төрөө зас гэдэг юм бол бидний нөгөө амбицлэг эмэгтэйчүүдийн хүсэл нь болохоор төрлөгөө явах сонирхолтой шүү дээ. Ер нь том одоо бүр 21-р зуунд чинь бүр нээлттэй болчлаа. Тэгвэл та гэрийнхээ асуудлыг өөрөөсөө нэг асуултыг асууд үзээрэй. Нэг эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийг шийдээд нэг эрэгтэй хүнтэй ойлголцож чадахгүй байгаа бол, коучлж чадахгүй байгаа бол яаж нэжгээд хамт олныг удирддаг манлайлагч эмэгтэй болох вэ? Нэг хоёр хүүхдийнхаа сэтгэл зүйн онцлогийг мэдээд удирдаад хүүхдийн сэтгэл зүйн хил хязгаар хүмүүжлийг тодорхойлоход та өөрөө тэрний шийдлийг олж чадахгүй байгаа бол нэжгээд мянган хүний сэтгэл зүйн онцлогийг яаж олох вэ? Тэгэхээр энэ гэр бүлийн салбар чинь таны гэр бүл гэдэг хэсэг чинь таны бас бусад хүмүүсийг ойлгох нэг том салбар байна. Таны гэр бүлийн нэг айлын хідэн ч хүүхдээсэн сэтгэл зүйн онцлог бүгд өөр байгаа. Шал өөр, ихэр байсан ч өөр байгаа. Тэр нөхөр чинь ч бас өөр, хадам ээж чинь ч өөр, таны ээж аав ч өөр гэх ингээд сайн бүгдийг ажиглаад үзээрэй. Тэг ингээд аав ээжтэйгээ ойлголцдоггүй, багасаа л аав ээжтэйгээ ойлголцдоггүй байсан тийм цай харилцаатай биш гэд тийм хүмүүсээ бас аав ээж нь хүүхдүүдээ өөрсгөө байлгахыг хүчилсэнтэй холбоотой байдаг. Хэвчлэн ийм нямба ийм зарчимч хүмүүсийн хувьд хүүхдүүдээ яг тийм байлгах гад илүү зовооцсон гэтэл нөгөө хүүхдийн сэтгэл зүйн тийм замраагүй тайпны хүүхдээсэн байж болно шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс бас бүгд харилцааны асуудлууд үүсэж байна. Тэгэхээр хүн байгаа газар угаасаа асуудал байна. Тэгэхээр нөх хэрүүлгүй гэр бүл гэж байхгүй гэдэг нь энэ. Тэгээд харин хэрүүлээ зохицуулж олноо. Тэр хүнийг ойлгож хүлээн зөвшөөрж иж энэ хэрүүл багсан та. Тэрнээс биш та ямар ч гоо үзсэнтэй дахиад хэлээ тал усын дагна гэсэн чи нөхрийнхөө сэтгэл зүйн байдлыг өөрчилж чадахгүй. Тэр хүн тарин өөрийг харуулах хэрэгтэй. Та тойл авчирд баг ингээ харуулсантай адилхан байхгүй. Тойл авчирд харахаар хүн ингээд хүүшээ би энд нэг үрчлээтэй хүүшийг би ч уурлахаар ямар муухай харагддаг ингэж хардаг шиг тэрийгэ харнаа. Тэгэхээр тэр заваан замбраагүй өөрийнхөө заваан замбраагүй гэдгийг мэдэхгүй байхгүй юу? Тэр хүн илүү өөр юм дээр төвлөрөх аюустай байхгүй юу? Тэрийг хүлээн зөвшөөрчөрөө. Тэгээ сул тал гэж зүйл чинь заримдаа давуу тал болдгоо. Магадгүй тэр нямбаа хүн гэрээ цэвэрлэх гээд энэ аймс энэ адил гээд ихэд явж байгаа хооронд тэр заваан замбраагүй хүн чинь сууж агаад ямар нэг зүйлийг амжуулсан байдаг байхгүй юу? Нэг юм амбиц карьерийн араас явцсан байна. Тэгэхээр яг та хаана нь илүү төвлөрч чадах юм те? Магадгүй таны амьдралын хугацаа чинь нэг оймсыг хүсчээр агаад нэг хүүхдүүдийн хувцыг угаасаар агаад эсвэл нэг ороо бүтээсээр агаад дуусах юм уу? Эсвэл нэг зүйл дээр төвлөрөөд бид нар ингээд заавал нэг юм ихээр бүх зүйлээ төгс олгож эхлэх гээд идэг гэтэл тийм төгс хүн байхгүй, төгс талбарч гэж байхгүй. Тэгээ таны гэр чи угаасаа хүүхд чинь бага наснд байгаа бол буусаар л энэ ханч нэг юм хөө босоор л шүү дээ. Энийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээд энэ чинь төр хугацааны асуудал гэдэг ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй ээжүүд бохомддог. Обон дээр зурчлаа ч юм уу, бобо урчлаа ч юм уу. Эсвэл ингээд гэр нь муухайхаар хямраад идэг. Тэгэл гэр муухайхад яг хямрах шаардлага байгаа юм. Цэвэрлэл угаасаа буухан тодорхой хэмжээ тэрийг хүлээн зөвшөөрөөд таймаа. Тэгээд миний цэвэрлсэн гэрийг битээ муухай олгоод байгаад тэрэндээ хүлээн зөвшөөрсөхгүй уурлаад байна л. Тэгээд хүүхдийн чинь энэ сэтгэлгээ хөгжиж байгаа штэ. Цаана ингээ 20 жил 30 жил хүүхдийн амьдралыг бүтээж байгаа штэ. Аль болох сэтгэл зүйн хөндлөлийн бага үүсгээд энэ гэрээсээ насан туршид энэ гэрээсээ явуулъя гэдэг тийм том зорилгыг тавил болохоор юм байна гэж харсан. Тэгээд та нараас бодоод үзээрэй. Өнөөдөр яах вэ? Нэг хан дээр зураад аяг хаглаад гэр дээр нэг барай насгаад барайнтай талхаа газар унгаад үнэхээр бидний төвчээрийг бардаг л та. Гэхдээ яг урт хугацаанд харах юм бол бид нар тэр хүний
тэр хүүхдийг загнаад өнөөдөр гэрээ цэвэрлээгүү гэж уурлахаасаа илүү ирээдүйд миний үеигт илүү юм сэтгэлгээ задарсан тийм хүн болох юм байна. Нөгөө Титаникийн найруулагч шиг тийм задгаа сэтгэлгээтэй хүн өсөх юм уу? Эсвэл зүгээр яг Монголд идэг зүгээр нэг үрээ байранд идэг тийм залуу өсөх юм уу? Та ингээ өөрөө яг шийдвэрээ гаргаад үзээрэй. Тэгэхээр бухимдах нь гайг болчих. Бухимдахгүй. Одоо угаасаа л ингэж нээлттэй сэтгэлгээний тоглоомоо эвддэг юм чинь. Эвдчихэж харин тоглоомоо эвдэхгүй байх юм бол тэр хүүхдийн асуудал тэнд байна. Тэр хүүхдээ хэрэлдэхэд шаардлагагүй байхгүй. Тэгээд заавал таны хүүхд математиктай сайн байх албагүй. Тэгэхээр та математиктай муу бодлогодож ухаан муудаа тэнэг илий балгаанд дуудах шаардлага байхгүй. Та магадгүй өөрөө ч математиктай муу байсан байж магадгүй. Тэгээд бас таны хүүхд нямбаа байх албагүй. Тэгээд хүмүүсээ өөрийнхөө сэтгэл зүйн онцлогийг хараад хүүхдээ загнаад идэг л да. Өөрөө замбрааг юм биш хүүхдээ замбрааг байлаа гэдэг. Эсвэл өөрөө ингээд дутагдaltaй яг тэрийг ингээд хүүхд дөөрөөцсөн байдаг. Ээж авах 70 тухамсараа дадал зуршлыг хараад дөөрөөцсөн байдаг. Тэгсэн би ингээ инээж авал ёо хэлсэн чинь манай 2 настай хүүхд ёо гэл инээс би хэнийг дөөрөөцсөн болоо гэж бодсон чинь яг намайг дөөрөөцсөн байхгүй. Тэгэхээр нөгөө танаа гэрт нэг таны дөөрөөсөн сонин нөхөр өгөөд ивэл таал тийм гэхээр өөрийгөө өлөөнд зөвшөөрчүүл амар юм лээ. Би ийм юм чинь дээ. Тэгэл уургүй хэрүүлгүй бай гэх юм бол хүлээн зөвшөөрөх хүсэл юм бэлээ. Тэгээд урт хугацаанд нэмийг харчих юм бол богино хугацааны асуудлууд жижигхэн санагдана. Харин нэг жилээр нь ч юм уу ойрхон хугацаанд харах юм бол жижигхэн зүйл болгонд уурлаад өнөөдөр энэ жил ямар урт өнгөрчвөө энэ насны минь хэд нас хорвчлоо гэж стресстэй ч юм уу тэгэх талтай. Тэгэхээр та бүр том зургаар нь хараарай. Та одоо яг 20 жил 30 жилийн тоглолт хийх гээгүй. Та 60 80 жилийн тоглолт хийж байгаа. Тэрний зүгээр төрөх хэсэгхэн зургийн хугацаа шүү. Тэгээд нэг мэдхэд хийдүүлээ 40-тэй болсон хүүхдүүд маань тусдаа гарна гэж явж явах үе ирэхэд те. Тэгэхэд та хүүхдээ аль төвшөнд хүргэсэн байх юм? Хар ордон сурдаг хүүхд болгох юм уу? Эсвэл хашаа байшин амьдардаг хүүхд болох юм уу? Тэр зүгээр одоо яг ээж таны тоглолт байхгүй юу? Та тэгэхээр тэр тоглолтыг удирдах байгаа удирдаач. Тийм тэгээд энэ болгоныг ойлгоорой. Тэгээс дээрэс нь нөхрөө бид нэр хэн болгох юм? Үнээр тийм карьерлэг тийм амбицтай бүр илүү энэ тархин сэтгэдэг тийм хүн болох юм уу? Эсвэл энэ өрхийн асуудалтай намайг халамжлах дээр хэрэлддэг эсвэл ийм дандаа нэг ийм сэтгэлээр унагаасан байдалтай байх юм уу? Тэр сэтгэлээр онцгой чинь томор сэтгэж чадахгүй. Тэгэхээр бид нөхрөө хаана өрхийг хүртэл шийдэх хүмүүс нь бид нар та удирдлагаа харин сэтгэл хөдлөлтөө өгцөн явж гин үү? Нөгөө сохтун шиг байн гуралдаг, уурсныхаа дараа харамсдаг тийм юмхтэй байна уу? Эсвэл эсрэгээрээ сэтгэл хөдлөлөөр шийддэггүй яг юм ухаанаа шийддэг арга замыг хайдаг тийм юмхтэй нүү тэгээ өөрөөсөө асуугаарай. Тэгээд уур гэдэг зүйл угаасаа алга болно гэж байхгүй. Бидний нэг хуруушил бидний сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр. Харин энийг яг юу л шилжүүлэх нь л бидний сонголт юм чинь. Тэгэхээр энийг бас бодоод үзээрэй. Тэгээд таны уурны шалтгаан хүлээн зөвшөөрөхөөс гадна өөрөө хийх ёстой зүйлийг хийх болоод уурлаад байгаа шүү. Нямбаа хүмүүсийн хувьд хэлсэндээ зориг мөрөөдлийн хараас яваагүй өнөөдрийн ороо ураах аяг угаах дээр төвлөрсөөр хагаад том зориг мөрөөдлийн хараас яваагүй тийм учраас өөртөө сэтгэл дундуур учраас байнга ууралж явдаг. Тэгэхээр тэгвэл тэрийг хин нэгний оймсог угаахгүй ч гэсэн тэр хүн өөрийнхөө төлөө цаг зарцуулах юм бол илүү сэтгээд нөхрөөч илүү сэтгүүлж чадах байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө л хүмүүсийн хөл гарыг хуглаад идэх хүмүүс нь бид нар хүмүүс тусалж байгаа нэрээр бас ингэж хариуцлагын өөрөө зовоод идэх нь бас л эмгтээшүүд бид нар шүү. Тэгэхээр бурууг өөрөөсөө хай гэдэг нь энэ л юм билээ л дээ. Тэгээд энийг бас ингээгээр тайлбарлахыг хичээлээ. Тэгээд хэрүүллийн гараад байгаа яг уг үндсэн шалтгааныг нь олоорой. Тэгэд яг тэр хэрүүл ингээд дуусаад уучлалт гуугаад ялсан ялагдсандаа асуудал байхгүй. Асуудлын шийдэл тэнд байхгүй. Нөхөрчин яллаа, та яллаа. Асуудлын шийдэл тэнд байхгүй. Харин тэр асуудал үүсэж байгаа шалтгаан нь сэтгэл зүйн онцлог шүү. Тэр хүний сэтгэл зүйн онцлог, сэтгэл хөдлөлөө удирдах байгаа байдал нь шүү. Зарим хүмүүс төргөн уртаа, зарим хүмүүс маш тайван байдаг. Энэ нь яг сэтгэл зүйн онцлог шүү. Тэгэхээр уг шалтгааныг та ингээ модель гэхэд тэр үндслүүн л орохгүй бол дээдлэх навчрнуудын гөвөөд худлаа ресторан дараад хоол моол идээд хайртай дуртай гэж хэлээд бүх асуудал шийдэгдэхгүй.
Тэгээд нэг аргалаал нэг болцон дүрэл бусад кинонд гардаг шиг болоод тэр асуудал шийдэгдэхгүй. Яг энэ сэтгэл зүйн орж сэтгэл хөдлөлийн удирдах чадвар руу орж иж энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр аливаа зүйлийг үндсээр нь ухаарай. Тэгээд өнгөн дээр нь ингэ тоглолт хийгээд идэг бас хүмүүс байдаг. Яг өнгийг хараад болоод байгаа юм шиг, сошиалор бүх зүйл болоод байгаа юм шиг. Өнгөн дээрээ хүн гоё үг хэлээд ахаар болоод байгаа юм шиг. Өнгөн дээрээ тэр нөхөр надад сайн ханаад болоод байгаа юм шиг. Зарим тэгсэн чи дотроо бүр бууж өгцөн тий. Намайг ойлгохгүй мэн ингэ бууж өгцөн. Зүгээр л таныг аргалаад яваад гэж бодож та аргалаад за угаасаа дугуйр хэрүүл олно. Зүгээр дугаа суужий гэсэн тий. Тэгэхээр ингээд дотроо шаналаад тэгээ гадуур яваад пив уугаад явдаг ч юм уу тий. Тийм бийж болно шүү дээ. Тэгээд та яг хаашаа түлхэж байгаа хүн дээш нь түлхэж байгаа юм уу? Тэр хүнийг өөрөөсөө хол түлхэж байгаа юм уу? Тэр өөрөөсөө асууд үзээрэй. Тэгээд бас хүүхдүүдээ бас бид нар хаашаа түлхэж байгаагаа бас анзаараарай. Тэгээд энэ лайв ингээд өндөрлөө. Тэгээд бүгдэнд намжлалсан баяр таа.